Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүүм эхлэхэд бэлэн боллоо. Манайхан үдсэн байж магадгүй өнөөдөр ярих хэрэг бол Японы Токиод болсон хүн амны хэрэг. Лайв хийж явах үед болсон бөгөөд 6000 гаруй хүмүүс үзчихсэн. Энэ оны 3 сарын 11-нд 9 цаг 50 минутын үеэр Айрис Хато гэх 22 настай эмэгтэй Хувач платформоор лайв хийж Шинжуку дүүргийн гудамжаар явжгаад гинэт ам авраарай гэж хашгирдаг. Хэн нэгэн түүнийг зэвсгээр хөнөөж байгаа нь лайваар тэр чигтээ гарсан. Саяхан зүг зүгээр инээгээд явж исэн Сато маш их цус алдж байгааг харсан хүмүүсийн тоо 6000 давжээ. 1 минутын дараа Сатогийн хоолой дахин сонсогдохоо болж хэн нэгэн түүний утсыг аваад Сатог харуулж тэр үхсэн гэж хэлээд өөрийгөө харуулж би ийсэн гэж ярьдаг. 10 минутын дараа цагдаа эмнэлгийн машинууд ирж эрэгтэйг хэргийн газар дээрээс баривчилсан. Эрэгтэй ямар ч зүхтах бодолгүй би алсан гэж хэрэгээ үлээдэг. Энэ хүртэл лайв гарсаар байсан. Сато эмнэлэгт үргэгдсэн ч ямар ч найдваргүй нас орсон. Ингээд хаасайгүй Япон, Солонгос гэд хэвлэл мэдээлэл ирэхлээр цацагдаж хүмүүс ихэндээ галзуу хүн гарч ирээд охиныг алчиж гэж бодсон ч цаг хугацаа өнгөрөх тусам Сатог хүртэх ёстойгоо хүртсэн байна. Би тэр үний оронд байсан бол адилхан зүйл хийх байсан гэх мэтээр олон нийтийн санаа бодол өөрчлөгдсөн. Тэгвэл юу болсон болоод хүмүүс ингэсэн бол эхлээд бүгдээрээ Айрис Сатогийн талаар ярилцъя. 2002 оны 10 сард төрсөн дөнгөж 22 настай Ямагата мужид төрсөн Япон залуучуудын дуртай өхөөрдөм хүнтэй ярихдаа хариу үйлдэл сайн үзүүлж нүдэрээ инээдэг. Гэхдээ Сатогийн гэр бүлийн орчин яг л там шиг байсан. Ээж нь архинд донцсон эмэгтэй байдаг бөгөөд архины мөнгөгүй болохоор ойрхон дэлгүүрээсээ охиныхоо нэр дээр зээл авч уудаг. Ээж нь Кабакурад ажилладаг. Энэ нь эрчүүдэд чиглэсэн үйлчлэгээ үзүүлдэг ба гой уцалсан эмэгтэйчүүд зочдын ширээнд сууж хамт ууж ярилцдаг газар. Сатогийн ээж шөнийн ажил хийдэг болохоор түүнийг жоохон бахт нь Тагасу буюу хүүхдээ төр хугацаагаар үлдээж болдог газар аваачдаг гэсэн. Ихэвчлэн цагаар төлбөр авдаг худалдааны төв, караоке, кабакура зэрэг газруудын дэргэд байт юм байна. Иймэрхүү байдлаар том болж 18 настайдаа хүүхэд төрүүлсэн. Аав нь хэн гэдг нь тодорхойгүй учраас ганц бие ээжийн амьдралаар амьдарч эхэлдэг. 18 настай хүүхэдтэй олцохоор мэдээж хэцүү байх нь ойлгомжтой. Гэр бүлээсээ ч тусламж авах боломжгүй тэрээр 2 жилийн дараа халамжийн төвд амьдардаг. Ямар ч байсан амьдрахын тулд мөнгө олох шаардлагатай учраас Хувач дээр лайв хийж эхэлсэн. Эхэндээ хүмүүс нээх үзэхгүй байсан болохоор болоод хэдэн сарын дараа дахиад эхэлтэл нэлээд амжилттай болж дагагч нь 2600 болсон. Тийм их биш ч гэсэн энэ дундаас бичлэгийг нь үзээд мөнгө бэлэг өгөх хүмүүс зөндөө байгаа. Сато сартаа хамгийн ихдээ 22 сая төгрөг олдог. Тэгвэл Сатог лайв хийж байхад нь хэрцгийгээр хөнөөсөө эрэхтэй хийм бол яагаад хөнөөс юм бол эрэгтэйг Кенжи Такано гэдэг Сатогоос 20 насаар ах 42 настай. Энэ болохоор ахлах сургуулийн зураг. Одоогийн зураг нэнэ. Японы Точигийн мужаас гаралтай ямар ажил хийдэг нь мэдэгдээгүй ч зарим хүмүүс энгийн компани ажилтан эсвэл өдөр өдөртөө ажил олж хийдгээ гэж ярьдаг. Тэрээр 2021 оны 2 сард анх удаа Сатогийн лайвыг үзээд үнэхээр таалагдаж фэн нь болсон. Хийсэн лайв болгоныг нь үзэж сардаа тогтмол 2 сая төгрөг өгдөг гэжээ. Ингээд дараа жилийн 8 сар хүртэл 9 сарын турш нийт 400 мянган йен буюу ойролцоогоор 10 сая төгрөг өгсөн. Сато тийм мэрэгжлийн стример биш болохоор Таканотой чаталж сүүлдээ уулзахаар болдог. Тухайн үед Сато лайв хийхээ хажуугаар давхар ээжийнхээ хийдэг байсан Кабакурад ажилладаг байжээ. Такано Сатотой уулзахаар Кабакурад очоод Айрис Сатотой хамт арх humаарна гэж хэлээд түүнийг авчруулдаг. Мэдээж Сатод ажилтай левел тай учраас хажууд нь сууж анх удаа нүрээ харж ирэлцдэг. Сатогийн үйлчлэх ёстой зочин нь болохоор сайхан харьцах нь мэдээж. Ингээд Таканогийн сэтгэл Сато руу явж хид удаа ажил дээр нь очсон. Энэ үеэс эхлээд Такано Сато бит хоёр зохицгон юм шиг байна. Сатод ч бас би таалагддаг болохоор надад сайн хандж байгаа гэсэн бодолтой байсан бол Сатогийн хувьд Такано байнгын үйлчлүүлэгч фэнээс нь нөр хинч байгаагүй. Гэхдээ Сато Такано руу бичлэг явуулж хоол игээд хүү гэх мэтээр ярьдаг байсан нь бас л мөнгө олохын тулд хийдэг ажлуудынх нь нэг байсан. Анх Такано Сатогийн ажилтай газар руу очоод 2-7 хоног болж байгаа үед Сато 9 сарын 8-ны өдрийн 7 цагт намайг уучлаарай. Өчигдрээ ажиллаж байгаа төрөвчөө орхичихсан болохоор ямар ч мөнгөгүй болчлоо. Надад мөнгө зээлгүй. Маргааш юм уу нөгөөдөр төрөвчөө болохоро буцаагаад өгөө гэдэг. Ингээд Такано 40 мянган йен буюу сая төгрөг зээлүүлж 1-2 өдөр өнгөрсөн ч буцааж өгөлгүй 7 хоног болдог. Ингээд 9 сарын 14-ний шөнийн 12 цаг өнгөрч явахад дахиад чатчиж 20 мянган йен зээлж болох уу гэдэг. Таканоч зөвшөөрч дэлгүүрт байх ATM-ээр мөнгө шилжүүлэхээр явтал шөнийн 12-оос тэдэн цагийн хооронд бэлэн мөнгө илгээх боломжгүй байдаг юм байна. Ингээд Такано уучлаарай мөнгө шилжүүлж чадсангүй гэхэд Сато тэгвэл би өөрөө очиод авъя гэдэг. Бэлэн мөнгө авахын тулд өөрөө ирж Таканогоос 500 мянган төгрөг авсан.
үнэхээр яаралтай хэрэгтэй гэсэн юм шиг байгаа. Энээс хойш бүр даварч 9 сарын 17-ны үүрийн 3 цагт өнөөдөр манай ажилтг газрын хүний төрсөн өдөр болсон. Намайг дарамтлаад бараг 100 мянган йений үнэтэй шампансаг авсан гэдэг. Таканод зээлүүлээд авч чадаагүй мөнгө байгаа мөртлөө тэрнийхээ талаар огт яриагүй. Тэгээд цаатаа үргэлжлүүлээд тийм болохоор би ямар ч амжиргааны мөнгөгүй болоод асуудалд орчлоо гэхэд Такано дахиад 100 мянган йен явуулдаг. Ингээд нийт 160 мянган йен буюу 4 сая төгрөг болсон ч эндээс нэг төгрөгч буцааж аваагүй. Дараа нь 9 сарын 24-ний өдөр дахиад өөрийн 6 цаг 40 минутын үед чатчдаг. Бичиж байгаа цаг нь баг багаар оройтод байгааг харж байгаах. Энэ удаа манай эгч 3 хүүхдийнхээ хоёрыг над дээр үлдээгээд цугцсан. Бас ихч жирэмсэн байж магадгүй. Тийм болохоор би хүүхдүүдийг харах шаардлагатай болсон ч надад мөнгө байхгүй. Дахиж чамаас мөнгө асуухгүй болохоор 50 мянган йен зээлж болох уу гэдэг. Хүүхдийн талаар ярьсан болохоор Таканогийн сэтгэл баг зэрэг зөөлөрч 50 мянган йен бол зүгээрээ би чам руу 8 цагийн үед шилжүүлье гэдэг. Тэд болцож эсвэл үерхжсэн юм байхгүй. Бүр уцаарч ярьдгүй мөртлөө мөнгө зээлэх үедээ л холбоо барьдаг. Шалтгаанууд нь ч бас өөр өөр. Игч маань хэцүү байгаа. Эсвэл би хүнээс мөнгө зээлээд буцааж өгч чадахгүй байгаа болохоор өрөнд баригдсан. Гэх мэтээр гуйхад Такано дахиад 360 мянган йен зээлсэн. Мөнгө зээлэх хугацаа нь улам ойр орхон болдог. Дахиад хэд хоногийн дараа мөнгө асуухад Такано өмнө нь зээлсэн мөнгөө хизээ буцааж өгөх боломжтой вэ? Би харин ойрны их мөнгө хэрэгэлсэн болохоор гэдэг. Өөрийнхөө мөнгийг авах гэж байгаа бол мөнгөө авмаар байна гэж тодорхой хэлэх хэрэгтэй ч тэгэж чадаагүй. Гэхдээ зээлсэн мөнгөө буцааж өгөө дахиж мөнгө зээлэх боломжгүй гэсэн утгатай амилсан. Гэтэл Сато уйлжгаа юмж явуулаад би уг нь чамд сайн штэ. Яагаад надад ийм бүдүүлэг хандаж мөнгөө буцааж авах гээд байгаа юм бэ? Чамайг тэгсэн тэгээгүй игч найз залуутайгаа миний цалин аваад зжихсан хэцүү байна гэдэг. Такано тэр хооронд балмагдаж би буруу уншсан юм бах та. Надад сайн гэсэн үгээд тэгвэл хоёлаа үерхүү гэхэд Сато үгүй одоохондоо тэгэх бодлогүй байна. Гэхдээ мөнгө зээлэх юм бол би сэтгэлээ нээжч магадгүй. Хугацаа орох ч гэсэн би заавал буцааж төлнө. Надад 1 сая йен зээлэж гэдэг. Зээлэх мөнгөнийх нь хэмжээ хүртэл улам нэмэгдсэн. 2.5 сая төгрөг гэдэг чинь тийм бага мөнгө биш. Такано энэ удаагийн боломжийг ашиглаад найз залуунуулыгээд зээл авч өгсөн. Магадгүй энэ үеэс эхлээд Такано өөрсдийгөө илүү дотн болсон гэж бодсон болохоор Сато улам зоригтой болж би хуучин найз залуугаасаа мөнгө зээлээд буцааж өгөөгүй болохоор намайг сүрдүүлээд байна надад мөнгө зээлэж гэдэг. Хэрвээ энгийн хүн байсан бол энэ болгоныг сонсоод надаас мөнгө зээлчээд дахиад өмнөх найз залуугаасаа мөнгө зээлсэн гэхээр үнэхээр бүтггүй хүн байна гэд ухаан орох ёстой ч Такано надад одоо мөнгө байхгүй аль хэдийнэ чанд зээл аваад өгчихсөн гэхэд Сато чи зээл авах боломжтой мó хаанаас авсан гэж асуудаг. Такано ажлаа худлаа хэлээ зээл авсан боловч буцааж төлж чадахгүй байгаа болохоор байнга залгаад байгаа гэх мэтэр чамаас болоод миний нөхцөл байдал ч бас хэцүү байна гэж хэлсэн ч Сато ямар ч ичсэн шинжгүй тийм үү 50 мянга их болтугай зээлж болохгүй юу гэдэг. Такано би байнгын ажилгүй болохоор зээл авах боломжгүй гэхэд Сато хэрхэн зээл авах аргын талаар тайлбарладаг. Яг л мэрэгчлэн шиг. Аль хэдийн хэд хэдэн удаа хийгээд үтсэн хүн шиг харагддаг. Хувийн мэдээлэлдээ өөрийгөө үндсэн ажилтан гэд биччих юм бол зээл авах шалгуурт тэнцдэг юм бэлээ. Шалгадаагүй тохиолдлууд их байдаг болохоор жинхэнэ хуурамч уу гэдгийг ч ялгадаггүй. Бас хувийн бизнест эрхэлдэг гэх юм бол тэр дороо зээл өгнө гэдэг. Такано тэгэх боломжтой байхдаа би аль хэдийнэ худлаа ярьсан. Бас орлогоо нотлох шаардлагатай гэхэд Сато маш тайван яг л зээлийн мэрэгчлэн шиг аав ээжийнхээ хаяг мэдээллийг нь ашиглаад хууль бус зээл авч болно гэж зөвлөгөө өгдөг. Энэ их хичээл зүтгэлийн үр дүнд зээл авч чадсан. Сато одоо яаж хийж гаад мөнгө авах хэрэгтэй. Тэрээр Таканоро надад мөнгө зээлэхгүй бол би үхнэ гэж занал хийлдэг. Такано бити тийм юм яриад гэсэн ч үгүй би үхнэ. Би заавал үхэх ёстой гэд хэсэг хугацаанд чатлага болж шөнийн 1 цагийн үед Таканогийн санаан зовсон бололтой би унтчаад сэрчлээ. Амьдрах ёстой шүү гэж бичсний дараа Сато чи байхгүй бол би амьдрч чадахгүй гэж ütсэн. Энийг хараад Такано дахиад догдолж надгүйгээр амьдрч чадахгүй гэж штийгээд би жаргалтай байна. Би ч бас чамгүйгээр амьдрч чадахгүй гэхэд Сато хариуд нь маш их хайртай гэж бичсэн. Таканогийн хувьд өөрийнхөө дуртай сонирхдог охиноос тийм үг сонсоод сэтгэл нь хөдөлж галзуурах нь ойлгомжтой. Харин Сато Таканог инкийг нь мэдээд тэгж хэлсэн. Эцэст нь энэ арга ашиглаж мөнгө гуйсараагаад Такано 2-3 дахь санхүүгийн байгууллагатай холбогдож мөнгө зээлжээ. Сатогийн мөнгө зээлэх шалтгаанууд нь өөр өөр. Игч хост баарныхаа эзэн захиа үлдээгээд явцсан. Баарны эзэн намайг игчийнхээ өрийг төлгээд хүчээр биеийг маань үнэлүүлэх гээд байна гэж хэлээд мөнгө авч дараа нь би хорт тавтартай болсон байрны мөнгөгүй болохоор гэрээсээ гарсан мөнгө зээлээжээ гэдэг. Эмнэлгийн төлбөрч биш байрны мөнгө гуйдаг. Хэрвээ Такано энгийн хүн байсан бол ингэж худлаа ярьж чадахгүйсэн мэт.
Ингэж явсаар Такано байрныхаа түрээсийг ч төлж чадгаа болж сүүлдээ метроны мөнгөгүй болтлоо санхүүгийн хүндрэлд орж найзаасаа мөнгө зээлдэг. Тэнийг юм шиг нэг эмэгтэй толгоогоо угаалгаж өрөнд баригдсан ч гэсэн юу ч буруу ийгээгүй. Хинт ч хор өнөөл учруулаагүй. Садог мөнгө зээлсэн гэж сүрдүүлж хаа явсан газар нь дагаагүй. Ганцхан хайртай гэдэг үгэнд нь итгэж мансуураад ийм зүйл болсон. Одоо түүний нийт зээлсэн мөнгө нь 2,518 мянган йен буюу ойролцоогоор 62 сая төгрөг. Такано над мөнгө аваад тэр чигтээ яв гэж хэлэхээр хэмжээний баян хүнж байгаагүй. Сард 160 мянган йений буюу 3,7 сая төгрөгийн цалин авдаг байсан. Байрны түрээс нь 30 мянган йен 750 мянган төгрөг орчим. Сато зээлүүлсэн 62 сая төгрөгийн талыг нь зээлээр авсан ч талыг нь хурмаа ихийн тулд цуглуулж исэн. Тэрээр 40 гарсан болохоор хурим ихийг хүсэж өөрөөсөө харамлан байж цуглуулсан мөнгө нь гинэ. Сато тэр их мөнгнөөс 30 мянган йен буюу 700 мянган төгрөгийг нь л буцааж өгсөн. Эцэст нь Такано 2023 оны 1 сарын 30-нд Сато руу маргааш зээл төлөх өдөр шүү гэхэд уучлаарай 2 сарын 2-нд төлж болохгүй юу гэдэг. Таконоч за тэгвэл 2 сарын 2-нд заавал хийгэрэй гэж бичсэн ч хариу бичлэхгүй алга болсон. Ингээд 2 сарын 2 болж зээлээ төлөөрэй гэсэн ч хариу байгаагүй тул үдээс хойш юу болж гинэ? Чамайг 2-нд гэсэн болохоор өдрөө хойшлуулсан гэж бичсэн ч хариу байсангүй. Маргааш нь мөнгө буцааж өг гэж бичээд тэрний маргааш зээлсэн мөнгөө буцааж өгөх бодлого байгаа мó гэтэл арай гэж нэг юм тийм бишээ гэж хариулдаг. Ингэсэн бол харааж зүхээд ч болов мөнгө авмаар өгөхгүй бол ямар нэгэн юм хийш үг гэхийн оронд уураа барьж би одоо өлсөж өгөх юм шиг байна. Жоох нэгэн чултгаа буцааж өг гэдэг ч өгөөгүй. Ингээд бараг өдрөө алхан мөнгө буцааж өг, өрөө өг гэдэг ч төлөх нь байтугай хариуж бичихгүй алга болдог. Тэгвэл Сато тэр их мөнгөөр юу хийсэн бол? Игч, игчийн найз залуу хор тавтартай гэдэг нь бүгд худлаа. Сато нэг хүүхэдтэй ээж хүн гэдгийг битээ мартаарай. Өөрийнхөө хүүхдэд ээжээсээ сурсан бүх зүйлээ тэр чигт нь хийж байнга хүүхэд харах газарт үлдээгээд Токио хотын Шинжуку дүүрэгт байх хамгийн алдартай 6 цэнгэлийн төв болох Капучикод очиж мөнгө үрдгээр алдартай байсан. Нэг өдөр лайв хийж байхдаа асгартлаа уйлж хүүхэд харах газраас манай хүүхдийг аваад явсан. Намайг ээж авах чадваргүйгээд надад өгөхгүй гэсэн гэдэг. Үзэгчд мэдгүй болохоор хүүхдийг нь хулгайлсан юм шүү цагдаад мэдэгдэрээгээд хандив өгч эхэлсэн. Гэтэл хүүхэд харах газраас хүүхдийг нь өгөхгүй гээгүй мэн. Сато өдөр болгон шөнийн цагаар хүүхдээ үлдээгээд арх ууж хоост бар руу явдаг бөгөөд хүүхэд хардаг газраас хүүхдээ ирж ав гэж залгасан ч утсаа авдаггүй. Нэг удаа хүүхэд харах газрын ажилтан архины газар Сатог хайж очиж суудатай. Тэгээд байнга шүн эсвэл үүрээр хүүхдээ авахар ирэхдээ шал согтуу байдаг болохоор аюултай гэж үзээд өгөх боломжгүй гэсэн. Иймэрхүү байдалтай амьдардаг тэрээр мөнгө зээлсэн үнэ нь ганц Таконо ч байгаагүй. Өөр хид хідэн хүн байсан. Цаг хугацаа өнгөрсөөр 2024 он болж одоо болтол Таконогийн мөнгийг өгөөгүй хэвээрээ. Харин түүний хийж байгаа лайв бичлэгнүүд нь маш сайн үзэлттэй болж баг багаар алдартай болж тогтмол орлого нь ч нэмэгдсэн. Энэ үеэр Сатогийн стримийг огт алгасалгүй үздэг байсан ганцхан хүн бол Таконо байсан. Тэрээр лайв руу норч мөнгөө буцааж авмаар байна гэж үчдэг. Сато лайв хийж байхдаа комментиг нь уншаад манайхан энэ Таконо гэдэг хүн сталкер шууд блоклолоо гэж сэтгэгдэл бичиж чадхааргүй болгож маш олон хүмүүсийн өмнө муу хүн болгодог. Нилээн удаан тавьчиж өөрийгөө барьсан Таконогийн уур нь хүрсэн ч түүнийг бүр дэлбэрэхэд хүргэсэн зүйл тусдаа байгаа. Хэдэн хоногийн дараа Сато Юин гих залуугаас гэрлэх санал авсан. Удахгүй гэрлэнэ гэдгээ нийтэлж Instagram дээрээ нэг байранд найз залуутайгаа зураг дарж ийсэн. Энийг харсан фэнүүд нь гадаах тактыг нь хараад маш үнэтэй барина. Метр квадрат нь тэд сарын түрээс нь дор хаяж 10 сая төгрөг гэх мэтээр бичсэн байхыг Таконо бүгдийг нь харсан. Ингээд болоогүй энэ тэрүүгээр аялаж, гой газар хоол идэж, аз жаргалтай байгаа зураг хийсээр байв. Энэ үед Таконо Сатогийн тавьсан өрнөөс болоод өсөж өгөх гэжсэн тэрээр миний мөнгийг өгөхгүй ээж аялж зугаалж гам уу. Сарын түрээс 700 мянган төгрөгөөч өгч чадахгүй байхад 10 сая төгрөгийн түрээстэй байранд амьдарч сүү тавьсныг нь хараад бараг л галзуурдаг. Эндээс эхлээд хүн амны эрхийг сэтэл төрсөн ч ухаалаг шийдвэр гаргасан. Өөрийн биеэр очиж харааж зодож цохихийн оронд чимээгүй Сатог шүүхэд өгсөн. 2 сарын 23-нд шүүхээс 2,511,800 йен дээр 3% хүүг нэмж яаралтай төл гэсэн шаардлага явуулсан. Гэхдээ инглигээд мөнгө авах боломжтой гэсэн үг биш юм байна. Нөгөө үнэ нь мөнгөтэй байж иж авах боломжтой. Гэтэл иймэрхүү ловер идэх хүмүүсийн наасанд мөнгө өөрийнх нь нэр дээр юу ч байхгүй бол ямар ч нэмэргүй мөнгө зээлсэн үний хохиолоод үлддэг гинэ. Сато анх мөнгө зээлэхдээ л буцааж төлөх ямар ч бодлого байсан. Одоо Сато Таконог блоклж холбоо барих аргагүй болгосон ч дахиад түүнийг харах өөр нэг боломж байсан. Сато өөр нэг стримертэй хамтарч бичлэг хийдэг байсан бөгөөд лайв хийж авах үеэр нь Таконо мөнгөө буцааж төлвөл сайн байна гэж бичсэн ч түүнийг дахиад блоклсон.
Одоо Такано Сатотой холбоо барьж чадахгүй зүгээр л ажигладаг. Гэтэл Сато мөрөдөд тоглож байгаа зураг болон уудтай чипсээ барьсан зураг оруулсан. Нэг уудандаа бараг 12 сая төгрөгийн чипс байгаа гэхээр мөнгөгүй дээ биш, мөнгийг нь буцааж өгөх бодлоггүй дээ, өгөхгүй байгаа юм шиг харагддаг. Одоо Такано өөрийгөө буруутгаж би өөр нь яагаад тэнэг хүн шиг байсан юм бол? Би Сатод хүссэн бүх зүйлийг нь хийж өгсөн бахад надад үлдсэн зүйл юу ч алга. Үхмээр энэ гэх мэтээр өөрийгөө буруутгаж хэдэн өдөр унтаж чадаагүй тэрээр нэг шийдвэр төрсөн. 2025 оны 3 сарын 7-нд Сатогийн найз залуугийн инстаграмыг нь хайж олоод маш ээлдгээр мөнгийг манд буцаагаад өгөөч. Зээлээс болоод данс маань улаарч хасах заасан. Хэдэн мянган жолтгой буцааж өгч болохгүй юу гэж бичсэн. Ийм чат харсан бол уулзаад удахгүй төлнө гэж гуйсан бол жоохон ч ихсэн сэтгэлэн тайвшрах байсан ч сингүй андаг. Ингээд Такано миний амьдрал суурлээ. Надад ямар ч ирээдүй алга гээд эмууж амиа орлох гэж оролцсон ч ягаад ч юм үхээгүй. Маш сайн унтж байгаас ирсэн. Нүдэнийгээд ботсон бодол нь үхэх гэж оролцсон боловч болсонгүй. Тэгвэл яаж Сатогоос өшөөгөө авах вэ гэж бодож итэл 3 хоногийн дараа Сато өөрийнхөө суваг дээр 3 сарын 11-нд Яманоте метроны буудлын тэр аваар явна гэж утсан. Лайв ингээ шоу шидэж гарч ирсэн даалгавруудыг биелүүлж бүжиглэх, хоол идэх гэх мэт зүйлүүдийг хийд юм байна. Би тэр буудал дээр явж гин, одоо энд явж гин гэж ярих болохоор Сатогийн байршил шууд харагдана. Зарим үзэгчид нь аюултай юм шүү гэж анхааруулсан ч Сато тоолгүй лайв эхлүүлсэн. 3 сарын 11-нд утасныхаа камерыг хасааж Яманоте метроны буудал руу явдаг. Энэ авийг оюутны гудамж гэж нэрлэдэг юм байна. Такано энэ бол боломж, угаасаа мөнгө авч чадахгүй юм чинь хэн нэг нь үхжээж шийдэгднэгээд өглөөний 7 цаг 45 минутанд гэрээсээ гарч галт тэргээр цаг орчим Шинжүүку руу явдаг. Сатогийн лайвыг үзэнгээ хаана байгааг нь харна. 9 цаг 40 минутын үед Сато лайваа эхлүүлж Такаданоба буудал дээр нь одоо Шинобуку буудал руу явлаа гэж хэлдэг. Энийг үзсэн Такано би төрүүлж очих хэрэгтэй гэж бодоод цүнхээ үрж хурдан урдаа алхаж Шинобуку руу өксөх замдаа Сатог олж харсан. Тэрээр ганцаараа явж исэн ч өглөөний 10 цагийн үеэр энэ хаваар хөл хөдөлгөөн ихтэй оюутан сурагчид байдаг болохоор аюулгүй гэж утсан баг. Такано 13 см-ийн хутаг гартаа барьж Сатороо гүйж ирээд галзуурсан юм шиг түүнийг хутгалж эхэлдэг. Сато ихэндээ амь авраарэ гэж орилсон ч 1 минутын дараа түүний тус сонсогдохоо байсан. Дэлгэцэн дээр Сато тэр чигтээ цуснд будагдсан байдалтай харагджээ. Такано лайвыг унтраалгүй өөрлөгөө харуулж сэтгэлдлүүдийг уншдаг. Дараа нь Сато хөлөөрөө өшөглөөд одоо болтол үхээгүй байгаа мө гэснээ удалгүй үхчихсэн байна гэж үзэгчдэд хандаж хэлдэг. 6000 гаруй үзэгчид энэ бүхнийг харж зарим нь цагдаад мэдгдсэн. Ингээд 10 минутын дараа цагдаа болон түргэний машин ирсэн ч лайв явсаар байсан бөгөөд Такано хэргийн газар чимээгүй сууж исэн. Цагдаа анх ирээд Таканог хэрэгтэн гэж мэдгүй цуснд будагдсан байхаар нь Сатод тусалсан хүн байх гэж бодоод хэрэгтэн харсан хүн байна уу гэж асуухад Такано чимээгүй гараа өргөөд би гэж хариулсан. Сатог эмнэлэг рүү өргөсөн ч биед нь хутгалуулаагүй үлдсэн газар байгаагүй. Толгой, нүүр, хүзүү, мөр, цээж гээд 30 гаруй удаа хутгалсан. 13 см урт кемпинг хутгаар мөн Таканогийн өөрч авсан зүгүүн дотор дахиад 2 жижиг хутга байсан гэхээр алхаар бүрэн шийдсэн байжээ. Анх хэргийн талаар хүмүүс сонсоод Такано галзуу новш залуухан жоохон эмэгтэй гигэн цагаан өдөр гудамжинд хөнөөлөө гэхээс гадна алх болсон шалтгааныг нь Такано Сатог байнга дэмждэг фэн нь байсан ч блоклуулснаас болж өшөө авч хөнөөсөн гэж үзээд бүгдээрээ Сатог өрөвдөж хэргийн газар цэцэг идэж уух юм авчирч тавьсан. Гэтэл удалгүй Такано болсон бүх зүйлийн талаар ярьсны дараа тэдний бодол шал өөрөөлж Таканог ойлгож байгаа уур амьсгалтай болсон. Мөнгөө алдаж юу ч хийж чадахгүй байснаас гадна хуулийн байгууллагч шийдэж өгөөгүй. Хид хидэн удаа мөнгөө авмаар байна гэж илдгээр гуйж өөрөө байрны түрээс байтугай идэх хоолойч авч чадахгүй байхад мөнгө зээлсэн үнэн үнэтэй байранд аз жаргалтай амьдарч байхыг нь харуул хэн ч ихсэн алахыг хүсэх байхаа гэцгээдэг. Энэ болгон ил болсны дараа хэргийн газар аян угаадаг спонж тавьсан хүн байсан. Японд аян угаадаг спонж тийм зөөлөн хөвсгөр зүйлийг тавих нь бэлэгдлийн болон цэвэрлэх утгатай байд юм байна. Тухайн газрыг ариусгаж муу энергиэс хамгаалахын тулд тавьдаг гинэ. Мөн хэргийн газар тавьсан цэцгийг гიშгэлж хайсан үнж байгаа. Хүмүүс Сатогийн найз залууг хамсаатан тэд хамт Таканогийн мөнгийг хэрэгэлсэн байх гэдэг. Яагад гэвэл Такано мөнгөө авахын тулд Сатогийн найз залуутай ч бас холбогдсон. Дараа нь Сатогийн найз залуу шинэ аяг нээгээд юу болсон талаар ярина гэдэг. Хүмүүс энэ талаар мэдхийг хүссэн болохоор лайвыг нь 10,000 хүн үзсэн ч олигтой юм ярилгүй лайв амтраасан. Тэрээр Сато Таканогоос зээлсэн мөнгөө өгсөн. Гэхдээ буцааж төлөхдөө мөнгөөр биш харилцаагаар төлсөн гэж хэлжээ. Батлагдсан зүйл байхгүй. Сатогийн найз залуу л ингэж хэлснээс биш хэвлэл мэдээллийн хэрэгслэр тийм зүйл огт гараагүй. Иймэрхүү сонин мэдээлэл хийчихэд алга болсон болохоор хүмүүс бүр төөрөлдөж нэг бол бүр чимээгүй байгаад
Нэг бол мэдээлэлээ тодорхой их хэрэгтэй гэхээс гадна магадгүй саадуу мөнгө буцааж төлөх гэжсэн ч найз залуу нь өвүүлээгүй хаа гэсэн сэжиг бага багаар томорч илоо. Гэтэл саадуугийн сүйд залуу 3 сарын 25-нд YouTube суваг нээж тэндээ 2 минутын бичлэг хийсэн. Би саадуутай уулзчаад ирлээ. Би ажилласаа гараад хэцүү нөхцөл байдалтай байна. Би ч бас саадууд мөнгө зээлүүлсэн хохирогч дахиж над руу битгий тайраарай гэж ярьдаг. Ингээд маргааш нь энэ бичлэг YouTube-ээс устгагдсан. Хүмүүс сүйд залууг олон нийтийн анхаарлыг татаж мөнгө олох зорилготой байна гэж харддаг. Мөн энэ залуу саадууг Катаноогоос мөнгө зээлсэн гэдгийг, шүүхээс шаардлага ирж мөнгө төлөх ёстой байгаа гэдгийг ч мэдчихсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Нэг талаараа олон нийт саадууг буруутгаж, нөгөө талаараа саадуу багасаа хэцүү амьдралаар амьдарч ээж нь архинд донцсон байсан болохоор ингэж амьдарсан гэж үзэх хүмүүс ч их байгаа. Та бүхэн энэ талаар юу гэж бодож байгаа? Комент хэсэгт бичээрэй. Ер нь хальт таньдаг байтугай дотн болсон хүмүүстэй ч мөнгө зээлүүлэхэд хэцүү болсон байна да. Ингээд өнөөдрийн бичлэг энэ үрээ дуслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартва. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.